Энэ удаагийн сургалт хэлцүүлгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бидний ээж тодорхой зарим ойлголтын талаас хүлээж авсан зүйлсээс ажлын сэдвээс тавьсан юм аа. За үүнтэй холбоотойгоор та бүхэндээ цөөхөн хэмжээлтэй бас ойлголт ярих болж байна. За миний хэлэх хэдэн зүйл бол хэд та бүхэнд мэдэж байгаа ойлголтууд за бас маргааш дээр хийж байгаа юм зүйлсүүд яг болно. За юуны өмнө үндсүүл өөрчлөлтийг ярихын тулд төр гэдэг нь юу вэ гэдэг бас нэг товчхон хэлсэн хэрэгтэй болж байна. Өнөөдөр орчин үеийн төр гэдгийг хүмүүс олон янзаар тайлбарладаг болж байгаа. Хамгийн болгосон тайлбар нь бол төр бол өөрөө ард түмний хураангуй юм аа гэж. Ард түмний хураангуй тэр бол одоо төр зэсгээ гэж. Өөрөөр ард нийт бол өөрөө эрхийг нийтлэг эрх ашигаа нийтлэг эрхээ цөөхөн хүмүүст өгч хойр одоо илүүлэх тэр тухай ойлголттой төр гэж. Тэгэхээр энэ төрийг байгуулахыг нь ойлголтыг бол өнөөдөр дэлхийн улс орнууд зөвхөн үндсэн хуулиараа хийдэг юм одоо хангалттай байна. Өөрөөр үндсэн хуулийг одоо бий болгож үндсэн хуулийг баталснараа өөрөө төр засаг хэмжиж байгуулдаг юм одоо хангалттай байна гэх. Гэтэл үндсэн хууль маань өөрөө төр засгийг байгуулахдаа өөрөө бас тэр саналуудтай адилхан ард түмэн төр засгийн эрхийг барих одоо бас нэг хэлбэр юм а гэж ойлгож байна. Тийм учраас өнөөдрийн одоо сургалт хэлцүүлэг үйлчлээд одоо та бүхэн бас нэлээдгүй бас ач холбогдолч, хаалгадуулж, цаазаа зориулж энэ одоо ажиллаж байгаа гэдэг бас зүйтэй болж бодож байна. Нэгдгээд улсын хурлаас хүрэх ёстой. Улсын хурлаар байгуулагдсан ажлын хэсэг маань мэдээж улсын бүх хэмжээний одоо саналыг нэгтгэж дараагийн шатнууд ингээ яваа. За энэ удаагийн энэ одоо үйл явц нь өөрөө бас салцааны хувьд гэх юм уу эсвэл тодорхой зорилгын хувьд хаа өөрөө зогсох гэдэг нь мэдэхгүй. Хаа бас үнэхээр зорьсон зорилгоо хийх өөрчлөлт оруулах тэр асуудлыг үнэхээр шийдэж чадах энэ төлөв мэдээж ажиллах байна. Урдны тэр төрөний хэлсэн ажлын хэсгүүдийг байгуулагдсан үйл ажиллагаанд тэгдэг. Яван зүрийн одоо шалтгаанаар янз бүрийн одоо улс төрийн болон одоо нэг мэдээллийн шалтгаанаар нэгсэн идэвхтэй явж байгаа тэгээд тодорхой хэмжээний зөксөг байдал авах юм зүйл байдаг. Тэгэхээр энэ удаагийн хувьд бас яг юм гэж мэдэхгүй байна. Тэгтээ бол ямар ч хэсэг мэдээлэл та байдаг өөрөөр саналыг бол өгөөд яван зүйлтэй явуулж хийж байна. Мэдээж энэ зүйл өөрсдөө оруулах гэдэг нь өөрөө нийгмийн төвшөлтийн асуудал. Тэр хэмжээгээр тодорхой саналууд дээр хүмүүсийн төвшинч төрийн бас байгууллага нийгэм ер нь бол тодорхой үйл хүмүүсийн төвшинч байна. Эсэргүүцэл үйл ажиллагаа зааш байна. Тэгэхээр эсэргүүцэлгүйгээр ямар нэг эсэргүүцлийн үнцгүүд өөрсдөө олох гэж байж байхгүй. Тэгэхээр зэрэг мэдээж зохион байгуулагчдын зүгээс одоо төр засгийн эрх хөрж байгаа хүмүүсийн зүгээс нэлээд зориулах юм шаардлагатай байх юм эсвэл гэж бодож байгаа. Тэгээд зүйлийн өнөөдрийн одоо сургалт хэлцүүлэгт бас өөрөөр бүтээтэй байгаа түүний төлөөлж тодорхой төлөвийг эрхийг авч мандатыг авч өнөөдрийн үеэс олж байгаа тааврын бас талхал хэлье. Тааврын ажлын төсвийн өнөөдрийн сургалтын үеэс идэвхтэй оролцох дахин уриалъя. Тааврын ажил төсөө өнөөдрийн сургалт хэлцүүлэг үйлээс нээсний идэвхтэй өөрчлөлтсөн шалтгаан, өөрчлөлтний ач холбогдол манай одоо сурагч багш нар танилцуулах тавилан. За ингээд та бүхэн дараагийн шатны хэлцүүгийн 2 буюу 3 дахь шат буюу өөрийнхөө сум одоо баг хараан дээр мөн одоо ийм төсөл дараах сургалт танилцуулгыг хийгээд энийг одоо сургуулж авах нь бол бидний бөгөөд та бүхний үндсэн зорилго байна юм байна. За тэгэхээр энэ ямар нэгэн дагуу явах вэ гэхээр Монголын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 53-ийн 4 заасныг үндэслэн их хурлын даргын 17 оны 5 сарын 5-ны өдрийн 18 дугаар законжаар байгуулагдсан ажлын хэсгээс өргөн барьсан хэсгээс их хурл өргөн барьсан төслийг бид нар өнөөдөр хэлцэж байгаа байна. Зөндөө чанарбай, гамжуугай, тавсан багын одоо ариадаа хичээлийн дээр буулсан нэг
За өнөөдрийн тохиолдолд та нарт нэг шигшгийг сум болгонд нэг шигшгийг өгч байгаа. За яг сая төгс төрөмбөлийн тооцоо маш их хэрэггүйгээр та нарт мэдээлэл авах их юм агуулга сайтай юм байгаа. Энэ нэг гарын авах юм байна. За дараа нь мөн үндсэн хуулиа ойлгохгүйгээр манай ажлын хэсгийн одоо шүү Сондас ардын сонгогдож авдаг бүрийн депутат байж Монгол улсын үндсэн хуулийг батлагдсан эрхэм нөхцөлтэй хүн хөдөлж байна. Монголын ардын мэд улсынхаа тусгай нүүрэн эрх байдлыг батлан бичиж хоорондоо хүмүүстийг авчсан нэгэн зөвлөд хөгжүүлэх хэрэгцээнд орлогдож чин ачсан эзэн хуулийг баталж даяараад ном залан 25 жил өдрөн аваа. Үндсэн хуулийн бүтэц санаа амьдрал биелээ болж улс орны бүрэн эрхлээс тусгаарласан олон улсын хүчин улам баталгааж иргэд бүх хэрэг үйл бодлого чөлөөтэй илэрхийлэх өмчтэй байх түүнийг захин зарцуулах гадаад улсад чөлөөтэй болж байгаа хэрэг. Бодитойгоор хэлэх болсон үндсэн хуулийн холбоо бүтэц санаа зарчмууд зөв байсныг нэгж байгаа. Гэхдээ Монгол улсын үндсэн хуульд зарим нэгэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Энийг гурван шалтгаан тайлж үзэж байна. Нэгдүгээр нь улс орон энэ 25 жилийн хугацаанд урагшлан хөгжлөө. Энэ дэглэх шалтгаан нь улсын хөгжил байна. Хоёр дахь шалтгаан нь үндсэн хууль боловсруулагч үндсэн хууль тогтоогчдын тухайн үед тооцоолж хараагүй зарим зорилтуудтай Монголын ард түмэд тулгарч байна. Хоёр шалтгаан бол зорилттой тулгарч байгаа холбоотой байна. Гурав дугаас нь тодорхой асуудал. Тухайлбал одоосон 7 વર્ષ. За Өвөрхангай аймаг 19 сумтай. Тэгээ 19 сумыг урд бүс, дунд бүс, хойд бүс гэсэн 3 бүсчлэлээр одоо бид нэр хувааж урд бүсийн 6 сумын Баянгол сумандар, дунд бүсийн 10 хэр сумандар, хойд бүсийн хар хорийн сумандар гэсэн ийм 3 бүст одоо хилээ 19 сумдууд манд нэлээ идэвхтэй сайн оролцож байна. За энэ сургалтанд оролцож байгаа хүмүүс маань бол аймаг сумын ажлын хэсгүүд олчилж байгаа. Тэндээ бас одоо энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд ойлгуулах, сурталчлах, дараад нь одоо сум багдаан зохион байгуулах тийм одоо эрх бүхий хүмүүс одоо дийлэнхэд оролцож энэ сургалтанд хамрагдлаа гэж ингэж үзэж байгаамаа. За нийтдээ сургалтанд бол нэг 291 орчим хүн хамрагдсан байна. За мөн одоо нөгөө сургалт зохион байгуулсан сумдуудаараа бол иргэдийг оролцуулсан бас хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Ингээд хэлэлцүүлгээр 267 нийтдээ дүнгээр бол 567-8 хүн бол одоо бас энэ сургалт хэлэлцүүлэгт хамрагдаж энэ саналын хуудасаар бас өөрсдийнхээ саналыг илэрхийлсэн байна гэсэн ийм одоо тоо бол одоо гарч байна гэж одоо үзэж байна. За иргэд маань бол энэ үндсэн хуулийн хэлэлцүүлэгт нэлээд их идэвхтэй оролцож байна гэж. Тэгэхээр олон давтамжтай гэдэг юм уу? Ер нь бол одоо энэ бүсээ зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг сургалт болгонд одоо бас иргэд маань бол саналуудаа илэрхийллээ. За улсын их хурлын төвшөнд бол одоо бие үл зүгээр багцлж хэлж байгаа их олон саналууд байна. Нэг 4 чиглэлээр одоо анхаарах хэрэгтэй юм байна гэж. Нэгдүгээрт нь бол улсын их хурл бол одоо нэг 2 танхимтай байх нь зүйтэй гэсэн. Тэгээд одоо 2 танхимтай байх шаардлага бол нэгдүгээрт аль альныхаа одоо үйл ажиллагаанд хяналт тавих тэр асуудал одоо нээлттэй байх болно. Нөгөө талаасаа бол үндсэн хуулинд төрийн мэдэл ард түмний гарт байна гэдэг агуулгаараа бас одоо сум бүрээс одоо төлөөлөл сонгогдох тэрүүгээрээ бол одоо бас ард түмэн одоо эрхээ эдлэх одоо ийм боломж бүрдэх юмаа гэдэг талаасаа 2 танхимтай байх асуудлыг нэлээд дэмжиж ярьж байна. За нөгөө нэг асуудал бол бид одоо улсын их хурлын гишүүдийг сонгож болсон юм бас одоо хариуцлага тооцох, сахилах хариуцлагын асуудлаар нь бас анхаарах хэрэгтэй байна. Үнэхээр одоо бидний итгэлийг даахгүй, мөн одоо хууль зөрчсөн үйлдэл одоо гаргаж байгаа тийм их хурлын гишүүдийг буцаагаад одоо иргэдэн сонгогчдод нь татдаг тийм одоо эрх зүйн орчныг одоо бүрдүүлэх асуудлууд бас зайлбаргүй одоо амьдралаас урган гарч байгаа шаардлага байна гэдэг ийм асуудлыг бас нэлээд одоо нэгтгэж олон давтамжтай ярьж байна.
За 3 дахь асуудал болохтой зэрэг бол их хурлын гишүүдийн одоо насны асуудлыг бас одоо тодорхой хэмжээнд босго тавих ийм бол шаардлага байна гэдэг асуудлыг бас ярьж байна. За 4-т нь бол одоо улсын их хурлын одоо хууль батлахад эрдэсийн асуудал дээр их онцгой анхаарах хэрэгтэй юм байна. Одоо өөрөөр хэлбэл олонхин гэдэг асуудал бол бас одоо тэр болгон одоо шаардлага хангахгүй байна. За дийлэнх олонхин буюу одоо 3-2 нь байж одоо энэ хуулийг хэлэлцэж баталж байвал одоо бидний бас одоо сонгосон тэр одоо санаа оноо бүрэн тусах ийм боломж бүрднэ гэдэг ийм одоо 4 зүйлүүд бол их хурлын түвшинд яригдж байна гэж ингэж ойлгож байна. Засгийн газрын түвшинд бол үндсэндээ нэг 2 асуудалдаар нэлээх голулж байна. Нэгдүгээрт засгийн газрын тэр яамдыг үндсэн хуульд 5 яамаар нь үндсэн чигүүргийн яам гэж 5 яам бичиж байгаа нь бол учир дутагдaltaй байна. Бичвэл одоо бүгдийг бичих ёстой, бичихгүй бол тоогийн зааж өгөх ёстой гэдэг. Тэгэхгүй бол одоо нэг сайд гарч ирээл тодорхой хэмжээгээр одоо өөрчлөлт оруулаад ингээл одоо төрийн албаагчдын одоо энэ төрийн албаны одоо дархлааг бэхжүүлэх талаар орж байгаа заалтууч гэсэн юм одоо зөрчигдөх тийм магадaltaй юм байна. Тийм учраас бол заавал одоо бүх нэрийн зааж өгөх ёстой. За заахгүй бол одоо тэгэхээр тоогийн тогтоож өгөх ёстой. За ер нь бол Монгол улсд бол нэг 9-10 яам байхад бол хангалттай да гэдэг ийм одоо санааг бол манай иргэд бол одоо нэлээд ярьж байна. За хоёр дахь нэг асуудал бол нөгөө давхар дээл гэж яригддаг асуудал одоо яригдж байгаа. Тэгээд тэн дээр үндсэн хуулийн төслөөр бол одоо 3-1 нь одоо хавсран гүйцэтгэж болно гэсэн ийм одоо заалт явж байна. Тэгэхээр энэ дээр бол бас төдийлөн бас зарим нь бол одоо дэмжихгүй талдаа байх шиг байна. Ерөнхий сайд нь бол одоо хамт үйд юм байгаа үзээ. Тэрнээс бол бусад одоо танхим яамдын сайдууд бол гаднаас мэрэгжлийн чадварлаг тийм одоо боловсон хүчингээр одоо аппаратыг бүрдүүлэх нь илүү зохимжтой гэсэн ийм л одоо 2 зүйл дээр засгийн газрын хэмжээнд яригдж байна да гэж одоо би бол багцлж ойлголоо. За шүүхийн тогтолцооны хувьд бол одоо яг ер нь шүүгчдийн насыг босго тавих нь бол илүү зохимжтой. Одоо бол одоо дэндүү залуу байгаа нь бол бас энэ ард түмэнд нийцтэй хууль гаргахад бол бас туршлага дадлаг чадвар юм одоо бас дутагдaltaй байх ийм хандлагууд бол ажиглагдж байна гэсэн ийм асуудал байна. Тэгэхээр шүүгчийн одоо насанд босго тавих асуудал бол бас дамжигдж байгаа зүйл байна да гэж одоо ингэж бодож байна. За орон нутгийн хувьд бол нэг 2 зүйл дээр л одоо яригдж байна да. Нэгдүгээрт сумын засаг даргыг бол ард түмнээс нь сонгох нь бол илүү зохимжтой гэдэг. Тэгж байж одоо нэг ард түмэн бол өнөөдөр төрөл төрөстөөрөө гэдэг биш ерөөсөө нийтээр нь сонгосон учраас тэр хүмүүсийн одоо итгэсэн итгэлийг хүлээсэн ийм одоо удирдлага сонгогдох одоо боломж бүрднэ гэж. Харин багийн засаг даргыг бол мөн адил иргэдээс нь сонгож болно. За нэгэнт одоо сумын засаг даргыг их одоо олон түмнийхээ итгэлийг хүлээсэн сайн одоо засаг дарга томилогдох юм бол багийн засаг даргаа бас томилж болох юм а гэсэн ийм одоо хувилбар бас яригдж байна. За төрийн албаны хувьд бол мэдээж одоо тэр өөрчлөлт байна. За нэмэлт орж байгаа заалтуудыг бол үндсэнд нь одоо иргэд бол одоо дэмжиж одоо энэ бол зүйтэй төрийн албыг одоо жаахан тийм дархлаажуулж хараад бус байлгалтаар бэхжүүлэхгүй бол одоо үнэхээр одоо өнөөгийн нэг сонгуулийн үр дүнгээр иргэдийг хохироодаг асуудал бол бас дэндүү хавтгаарч байна гэдэг ийм асуудал бол одоо их яригдж байна. Тийм учраас энэ асуудлыг бол иргэд дэмжиж байна. Хамгийн гол нь төрийн албаны зөвлөл энэ хуулиар олгогдсон эрхээ бас та ханган биелүүлж их сайн ажиллаж байх ёстой. Тэгэхгүй одоо өнөөдөр одоо их хурлын сонгуул өөрчлөгдөнгүүтэл тэндээс одоо нөгөө удирдлагын томилдог тэр нь одоо эргээл одоо хараат болдог энэ асуудлыг бол одоо харин нэгэн тэр хуулиа хэрэгжүүлж ажиллах талаар бол их онцгой шаардлага тавь тэр зарчимтай байх ёстой шүү гэдэг ийм зүйлүүдийг одоо ярьж байна гэж одоо ингэж ойлгож байна. Ерөнхий 5 зүйл дээр бол ийм одоо багслагдсан олон давтамжтай гарч байгаа асуудлууд бол эднэр байна. За тэгээд иргэдийн ерөнхий дийлэнх гэх нь бол одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтүүд бас их наривчил судалсан, тооцоо судалгаатай их сайн одоо төсөл болсон байна. Тийм учраас бол ер нь бол одоо дэмжиж байна. Гэлээхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ард түмний санал гэдэг бол ард түмний санал. Ард түмнээс санал авч байгаа юм бол аль болох зөвхөн төслийн хүрээндээ ярих биш. Тэр иргэдээс гарсан саналыг наривчлан одоо судалж одоо нэмэлтээр оруулах асуудал бас анхаарах хэрэгтэй шүү гэж. Тэгээд энэ үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг одоо хилцэн батлагтай их нухацтай сайн одоо чамбай нөгөө
7 хэмжиж нэг огтл гэдэг зарчмаар тийм цоорхойгүй хууль батлахад л одоо манай их хурлууд гишүүд ихэн одоо анхаарна үстэй гэсэн ийм л одоо зүйлүүдийг ярьж байна да гэж одоо ингэж ойлгож байна. Ерөнхийдөө шүүх хэрэглэлийг хэрэглэх хандлагатай бол үүгээр өөрийн хэрэглэлийг босгохлаа үндсэн хуулиар дотоосоос өөр юмар эрсдэлтэй хамгаалах болно. Үндсэн хуулийн асаас өөр юмар босгох илүү болоо яцгаад ерөнхийдөө насгаас адааны насгаас ийм их байна. Манайхтай том орж ерөнхийдөө ерөнхийдөө санаачсан асуудал газар амьд үнэтэй. Манай зөв ерөнхийдөө дэг боёд төсөөлж угаалттай самбарт асхийн газар төсөөлж ийм үгийг болж манай энэ хоригдоод явдаг намын чагуултай байдаг ерөнхийдөө 그래 아까 한번 먹은다. 국제 낙타고 가도 화들이 시작하는 걸 약속다. 그때는 무슨 야가가 됐습니다. 인자 야가가 됐습니다. 여기서 재판이 양. 어떤 같은 사람들이 얘기하고 안 얘기 안 하고 일기 아니야. 저 내린 거예요. 사용법상에서 윤기처럼 덕수로 윤기처럼 발상을 바라는 아주 좋아해요. 그때 어떤 게 우측음성을 들어도 사실 우측을 보시죠. 발상토론 윤기치 덕수로 있을 때 없어서 이 알겠습니다. 그리고 말하고 윤기치 발상부터 다른 게 발상을 지원을 없어서 이게 뭐 이렇게 기특히 알게 같은 나오가 비슷해서 발상 있을 때가 그러고 더 그리고 시키고 어떻게 사는 모습을 이 같이 가는 이 인기로 다른 거 그래서 잘 알았어요. 어떠했어? Хэлэгч улсын бол гэсэн энэ институцийн хоорондын эрхлэлийн хэмжээг хангах гэдэг агуулгаар харилцан одоо бие биений хяндаг байх энэ хуулийн одоо зохицуулт гэж харж байгаа юм л онцлогийн зохицуултыг хэлэгч зохицуулт гэдэг нь улсын хуульд болгож байгаа юм байна. 이게 위조 чадварыг буюу тэгээд парламент хянана тэгээд чадахгүй байх зүйлийг бол ерөнхийдөө шиг огцруулах гэж ойлгож байна. нөгөө талд нь парламент үүргээ үндсэн хуулийг авахч чиг үүргээ бүрэн ирэхээр илүү чадварыг буюу ерөнхийдөө эсвэл их хурлаа тараахтай сандраад их хурл маань ерөнхийлөгчийн өдөөс нь адуухаараа огцруулах ийм зорчил үүсэхгүй гэсэн юм хараа. Bueno, 저희 조직에서 그랬지. 일부에서 나왔다 저를 열그리지 그때를 혼자 살았는데 그 doctor하고 누가 이렇게 살때 막스럽차 하루는 한번 doctor 이렇게 살때 너무 적고 그렇게 살아나는 것 같다고 그랬어. 그 이렇게 때 지금 이렇게 살때 지금 쉽지. 그러면 아홉 성분이 이 호르도 아홉 호에서 저 하루는 한차 그 친구가 호르치 다 асуудал болохоо нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь тэр 60-р зүйлийн хоёр агийн засагтарыг наач юм уу дөрвөн хамтлагаар хаашаатны засагтарыг томхон гэсэн байна. Тэгээ таны сайдын ярьснаар ч болохоор төрийн албан хаагчдад мөнгөний багтаар болох гэж байна уу? Энэ хоёрыг яллаа.
улсын хурлын тарах холбоотой асуудлыг хандж байна. Өөрөлдвөл ерөнхий сайдын бүрэн эрх дуусгар болсноос хойш шинэ ерөнхий сайдыг 21 хоногийн дотор одоо шийдвэрлэе гэсэн. Тэгэхээр яг таны ойлголт бол зөв байна. Энэ 21 хоногийн дотор шинээр нэр дэвшигдэх ерөнхий сайдыг зөвшөөрөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах гэсэн энэ бүх үйл ажиллагаа 21 хоногийн дотор багтааж хийгдэх ёстой. Энэ утгаараа улсын хурлын хариуцлагыг маш өндөржүүлж байна. Түрхэн хугацаанд хэрвээ засгийн газар тань таалагдахгүй бол огцруулсан байх юм бол ерөнхий сайдыг огцруулсан байх юм бол шинэ ерөнхий сайдыг энэ хугацаанд багтааж оруулж ирэх ингэхгүй таны тараана гэсэн ийм улсын хариуцлагыг планд төлөвлөж байна. Батлах гэж юм байна. За асуулт болон асууя. За гол асуулт нь одоо шинэ төлөв зөвлөмж төрийн хамттай холбоотой асуултууд байна. Зүйлүүд хоёр зүйл нэмж орсон юм байна. За үүгээр бас яг нөгөө сонгуудын хуамын хэлбэртэй шалтгаалаад төрийн албаачийн ачаалыг зэвсэгтэй заалт оруулж өгч болдгоо мó. За 2,000 хуамтай сум 6,000 хуамтай сум хоорондоо яг сэгрэ намын газрын орон тооны хувьд аль бишээ. Тэр жишээ энэ талын чигдрүүлж байгаа хуамынхаа одоо их багаас гарч тийм тухайн албаачийн ажлын чигдрүүлэлт яагаад авахлаа заалтыг оруулж байна. Энгүүс төрийн албаачид хүн чинь төрийн албаачийн юридик үйлчлэгээр хамаагүй бүтээгчтэй гэх юм аа. Өдөр ажлын цагаас болоод өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл ажил жуулчд үйлчлээ хийж байгаа бусад хүмүүс хурж үжихгүй байх тал гардаг. Тийм учраас нэг ийм заалтыг жуулж үгээр ийм саналтай нэгээс. За хоёрдугаар зүйл одоо тэр жаргал зүйлс байна. Коммент центрыг одоо хууль шиг одоо коммент төлөвчд оруулаад айлын центр атомч хэрэгтэй тийм. Энийг яг ард иргэдийн бол хүлээлтүүд яг коммент центргаа өөрсдөө төлөвлөдөг. Ард иргэдийн нийт саналаар төлөвлөдөг байвал зүгээр болоо нэг. За хоёрдугаар зүйл багийн центрыг одоо коммент центраар төлөвлөдөг гэж яагаад вэ? За яг багийн центрыг чинь багийн центр шаард гэдээс багийн нийт одоо багийн турлаараа томч байгаа. Тийм учраас яг энэ багийн дараагаар чинь гоцаад зүгээр иргэдэд хариуцлага тооцохгүй өөрсдөө тэр бүхний саналыг аваад ирсэн хүн чинь бас тэр хүмүүстэй буцаад хариуцлагыг яс тооцох чадахгүй ахын талын ажиглах юм аа. Тийм учраас бас ийм гурван саналыг хийлээ. За санал гэж ойлгосон. Юу гэж хэлдэг хамгийн гадаадын надгийн намын бол одоо шилдэг биш. Энд яриад байсан. Энэ зөвхөн асуулт биш. Эсвэл тухайн хууль одоо бас туулаад энийг асуулт боломжтой. Манайхан одоо энэ юм аа гэж хүс шийдэж чадаагүй юм байна. Би бол одоо үүнтэй сайн мэдэхгүй. Тэгэхээр төсвийн одоо манай чивэл хүн амынхаа одоо ямар ажлуудыг энэ одоо хүн төмөн нөлөөлөлтэй холбоо ингээд одоо энийг бол одоо хуульд арга зүйл байдаг. Манай дэний төв шийдэггүй юм байна. Энэ бол одоо засгийн газрын шампарын шийдэх боломжтой асуудал харах хэрэгтэй. Томьёо сонгох талаар саналыг сонсноо. Саналынхаа үдээс хойш нөгөө хэлцүүлгийнхаа саналын хооцол сайн өгдөрэй. 이런 유리케이스 받고 싶어요, 이제. 야만도 있을 때. 제때 디타이더라고 말을. 나라기는 뭐 들어가서 막연 같은 한바탕 넣었는데, 어떤 비례학교에 자동적으로는 어떤 오프를 얻고, 야동자도 얻고, 이렇게. 앞에 어떤 비례학교에 처음으로 샤파라 내지 치고자 가능하겠잖아요. 니가 생각하거나, 유리가 호다 사고, 유리 호다 사고, 아이가 어떤 것을 남에 한, 빨라서 허리기 때, 혼자 허리는데, 아마하는 때 같이 되게 지금은 소가운데 따라 붙이고 어떠하라 그 팀분과 마케팅 던전이 바로 시작했어요. 이게 그 마케팅 붙인 또한 알다보니 다 멈추더라도 알다보니 소매를 따라가서도 디디션 다른 것보다 어느 방식으로 대표가 일대에서 흔들리 어떤 건 다음 좀 머리를 치렀다. 아들들 산지 같은 거 어느도 이렇게 소민 같은 거 이렇게 넣어서 이거 있잖아. 어느도 이렇게 마케팅을 사고 찾자
яагаад сонголт чиглэлүүд байх болчих гээд байна. Энэ ч бүр илүү улс төрийн байх гээд шүү дээ. Энэ дээр яг үндсэн хуулиар хамгаалах хийж хэрэгтэй болчихлоо. Энэ тал дээр бас та хүн жоон гөөлгөөс энийг бас хэлүүлж өгч ясамаар. Яа, арга хариулт нөгөөсөн шүү дээ. Тэгэхдээ олон хуулиуд байгаа гэж хэлсэн. Хүмүүс бас тийм сан тавиад байна. Сумынхаа засаг даргыг нэгдээс нийт сумын бидний сонгуулиар сонгоод сумын засаг дарга нь багийн засаг даргаар хамтдаг байх нэг хууль байна. Ерөөсөө хуучнаараа сонгуул явуулаад дэвшүүлсэн одоо хурлаасаа дэвшүүлсэн засаг даргын нэг дэвшигчийг ээж явдаг засаг дарга нь хамтдаг байх нэг хууль байна. За одоогийн баг хорооны засаг даргаас бусад нь хуучнаараа баг хорооны засаг даргыг томилж байх нэг хууль байна. Энэ их болон буутай хууль юм шиг ингээд сонсоод байхад нэрдэл байна л да. Тийм учраас өдөөс болох хэрэгцүүлгийн үеэр санд асуудлын хуудас тарааж тэр санд асуудлыг та нарын тусгай саналаар сайн хамгаалж бичээрэй гэж би хэлмээр байна. Басахгүй итгэж байгаа хүмүүс саяар нэгдүгээр сонгуулийн зооны тархалаар төрөө дуудсан байна. Тэр ерөнхий зарчим биелж байгаа. Ерөнхийдөө үгүй сонгуулийн зарчмыг тодорхой шууд зааж өгч байгаа юм. Өөрөөр зааж өгөх байсан учраас сонгуул болгоны өмнө улсчид тухайн намдаа зөрөж магадгүй өөрсдөө зөрөж сонгуулийн системийг сонгодог. Энэ бол угсаа хэрэглээ явж байгаа асуудал байна. Тэгээс энийг их тодорхой болгочих юм бол мэдээж энэ бол нэг хэрэглээс санал. Өөрөөр парламентын бүтцийг байгуулах гэж байгаа хороо биш байгаараа асуудал байна. Тэр баялаг хоолтын бүрдгэн тооны асуудлыг ямар хэрэгс байдаг вэ? Усыг биш асан спотфой хийж байгаа. Энэ баялагд 21 хүн байдаг. Биш үү? 11 хүн буюу 50% ирж өгдөг. Тэгэхээр 11 хэрэг 6 дэмжсэн байгаад асуудал шийдэгддэг. За баялагд шийдсэн асуудлыг хурдж байгаа үзэл хэлбэрийн үедээ хэлбэрийн шууд хийж байна. Тэгэхээр зэрэг Монголын төр нөлөөлөл гэсэн орлого хэрэг гарах юм бол 6 хүнийг одоо ингээгээр ярих юм бол манайцсан байгаад тэгээд нөлөө шийдэх болоод байна. Ийм одоо болцоо байна. Тэгэхээр энэ тухай асуудлыг нэг үзэн хууль өөрсдөө асуудал ярьж байгаа юм чинь бас наад үзэх юм болцоо гэдэг юм уу? Гуравдугаар тэр үндсэн чиглэлийн хуучин болгон ерөнхий чиглэлийн үндсэн чиглэл хоёроо зэрэг үндсэн чиглэл гэдэг санах юм. Хуучин бол 3 яам байсан л да. Тэгсэн ингээд үнсээр бодлоо. Одоо дээр байгууллагчдын хоёроо юм биш үү? Гэхдээ энэ 5 яам чинь бол үнний засгийн газар байгууллагад дандаа байдаг гэсэн юм. Өөрөөр хэлбэл энэ 5 яамын нэрснээр нөгөө тэр захтаалга борлоноос гарч байгаа тийм асуудал. Тийм гарсан бол болчих чадахгүй байна гэж байна. Өөрөнд байдаг байсан хаваа байхгүй. Дээрээс нь бусад яамуудыг бас яг одоогийн бичиж байгаа шиг хоёр ерөнхийдөө тухайн засгийн газар яг л одоо нэг хэрэгцээтэй гэсэн яамуудаа гаргаж ирнэ. Өөрөөр нь одоо байдаг процессыг зүгээр татсан хуулбарсан байдлаар бичиж чадахгүй байна. Тийм учраас тэр тав дээр нэмээд үнээр шаардлагатай хэдэн яам гэсэн юм жишээ юм. Дөрөвдүгээр шүүгчийг томилох асуудлыг парламент ерөнхийдөө соёлын хуулиар хэлбэж тавьчих юм байна л да. Ингээд байдлаар ойлгох юм бол хуулиар хэлбэж. Огцруулах одоо тэр болиулах тэр асуудал нь ерөнхийдөө байх шиг байна. Энэ бас парламентын томилтод нь орж байгаа бол бас огцруулах асуудал их юм. Бас парламентээр давхар хэрэгжтэй биш үү? Энэ асуудал бас болцооч юм. Хамтлагт ерөнхийдөө чи хууль сараас дэлхийн байхгүй, засгийн газар чиглэл өгөхгүй, шүүгчийг томилохгүй. Тэгээд цаана бол ерөөсөө үнсэн хэлбэрийн зөвлөлийг хэрэгжүүлэх
Тэр парламентыг тараах гэсэн юм хоёр зүйл болдог. За бусдын ихэд байгаад байна. Гол иргүүдээс нь авах энэ хоёр зүйл. Тэр энэ хоёр бас л нэг нөгөө жинхэнэ бэлтгэл хийж байгаа болох юм шиг. Өнгөр ийм хэлбэрийн төдий бэлтгэл хийж ханахтаа ихтэй өргөжтэй байснасаа байх гэсэн юм шиг. Угаасаа 92 оны үндсэн хуулийн болгох зэрэг парламентын тогтцоо тхүү сонгож байгаа энэ дээр одоо төлөвлөгөө гэдэг энэ зүйл байгаа гэж ойлгож байгаа. Улсын хурлын дэгээр ажлын хэсэгт засагтаа оролцож хамгийн газрын дараа эрхээ хурлын чиглэл дараа багийн хэсэг дээр нарийн оролцох гэсэн одоо чиглэл байгаа. За энэ дээр бас тэр хүмүүс оролцож байгаа гэж бодож байна. Өнөөдөр одоо сургалтанд цагтаа ирж идэвхтэй оролцсон бас сумтайхаа ажлын хэсгийг татахж байгаа илэрхийлье. Мөн одоо энэ суулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодорхой хуулийн дөрвөлтэй зүйлс хүмүүсийн хамгийн газрын төлөвлөлтөд бас оролцсон хүмүүсийн нэрээр татахж байгаа илэрхийлье. За энэ сургалтанд тавцсан хүмүүс маань үсэндээ орон нутагтаа буюу баг суманда хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар эдний өнөөдрийн сургалтыг зохион байгуулсан энэ дэвжээгийн дагуу сургалт зохион байгуулалтын мэргэжил хүмүүсийг аавуудыг өөрсдөө ойлгосноо тэр хэмжээгээр одоо олон иргэдийг хамруулсан багийн одоо нийт хүмүүсийн одоо санаанаар өөрсдөө хэлбэрийг зохион байгуулж явуулах үүрэг таавал ногдож байгаа шүү гэдгийг хэлье. Бомбагийн зохион байгуулалт сургалтын 9 сарын 1-ний дотор таавал зохион байгуулж бүгдээ аймгийн одоо ажлын хэсэг хийх ёстой. За аймгийн ажлын хэсэг 9 сарын 5-ны дотор нэгтгэж улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорон одоо хөрвүүлэх ёстой юм аа. Тэгэхээр энийг таавал маань одоо энэ агуулгатай байна, хугацаагаар байна, яаж зохион байгуулнаа гэж одоо бодож байна. Энийг одоо бүтэхгүй, ашиглалттай ажил таавал удагаар яриа орцож байна гэдэг бас ойлгоорой. За энэ бас цаашдаа түүхэнд одоо бас ийм удаа ажил болно гэдгийг зориуд тэмдэглээ хүсэж байна. Түрүү мөнгөсөн дээр хэлсэн сумдад хүмүүсийн тоолоос хамаарат бас сандын онцлог байна гэж байгаа. Тэр сандын онцлогыг манай сумдын өдрөөр манай одоо энэ зохион байгуулж байгаа хүмүүсээс сандын хуудас DVD за бас ном зэргийг одоо за бас Улаанбаатар хотод хэрэглэсэн номнуудыг хэрэгтэй номуудыг хэрэгтэй таавал одоо бас тэр гарын олонуудыг хөрвүүлэх болно. Гэхдээ одоо 300 хуудасаар нэгдсэн бол 300 хуудас одоо багтах юм байна гэж ойлгож байна. Айдас одоо олон иргэдийг хамруулахын тулд өөрсдөө одоо тэр сандын хуудасуудыг олшруулаад мөнгөд нэмэгдүүлээд төдийчнээ одоо олон хамруулах төдийчнээ нэгдсэн хуулийг нэмэлт өөрчлөлтүүд одоо сайн одоо олонны санаанууд болсон ийм одоо өөрчлөлт нөө гэдгийг одоо таавал ойлгож байгаа гэж бодож байна. За мэдээж өнөөдрийн сургалтаар яригдсан зүйлүүдийг өөрсдөө одоо сайн өөрсдийн одоо өөрийн болон тэгээд иргэдтэй одоо их зөв мэдээллийг хүргэж олон хүний сандыг авахтаар одоо таавалыг онцгой анхаарч байна гэдэг хэлтэй байна. Өнөөдөр шүү яаж таавалыг сонсож байгаа зөвхөн энэ хэлцүүлгээр хамраг юу дуусаад ингээд таасах шудрах бай. 9 сарын 5-нд энэ таавал команд сандуудаа ерөнхийдөө хуулийн нэмэлт өөрчлөлтийг асуудал батлах хэрэгтэй сандыг авах шүү гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бол ер нь хэлцүүлэг дуусчлаа гэж ингээд одоо хаалж аяр цаашдаа бол өөрөөсөө сандуудыг өгөөд авах юм одоо боломжтой байгаа. Энэ интернет сошиал медиатай бас сандуудаа өгч байна. Аймаг сумдын одоо шууд холбоогоор бас сандын уулзалт болсон. Үнэгээр сандаа тэгээд нэр регистрүүдэд бичээд ингээд явуулдаг юм боломж нээж ажиллаж байгаа байлаа гэдгийг одоо үндэя. За ингээд та одоо дахин талаасаа хэлээд өдрөөс уулзах ажиллагаанд ажилтнаа өндөж байна. Та бүхэн гараад байгаа юм даа хэлцүүлж байна. Баярлалаа.